За, сайн бацхан уу та бүхэндээ өцөх өдрийн мэндийг хүргэе. Нэрэ миний үс ингээд торох шиг анх удаа нэг эмхтэй хүн шиг ингээд нэг юм гоё үс мөстэй сууж байгааг та бүхэн харж байгаах. Энэ нь болохоор өчигдөр нэг сонсогч маань намайг хүрээд ирээчээ. Үсэнд нь гоё үйлчлэгээ хийж өгөө гэж одоо санал тавиад тэгээд би яваад очтол юу яасан. Хуухны цэвэрлэгээгээд ийм хуухны цэвэрлэгээ гэхээс илүү юм барэ шиг санагцаа надад. Тэгээд миний бүрээ ядаргаа тайлагдаад тэгээд ус маань ийм торох шиг намирсан, зөөлөн, янзын сайхан хөнгөн болсон байгаа. Тэгээд тэр ихч маань үнэхээр гоё ажиллаа сэтгэлээсээ идэг айгу гоё хүн байлээ. Та бүхэн хэрвээ ойрхон байдаг бол бас нэг ороод гараарэ. Нөгөө 19-ийн автобусны буудлын Burger King-ийн яг баруун талд нэг юм шилэн барилгын зүүн хаалгаар нь орохоор өсчөн байдаг юм байлээ. Тэнд суудалтай нэг ихч байгаа. Тэгээд надтай бол ямар нэгэн реклам сурталчилгааны саналаар бол ерөөсөө уулзаагүй, зүгээр л ингээд гоё үйлчлэгээ үзүүлж өгөө л гэж дуудсан байхгүй. Тэгээ би одоо яаж бас зүгээр байх вэ? Бичлэгэн дээр нэг дуртчихё л гэж бодлоо. Тэгээд тэр ихчтэй маш их баярлалаа. За тэгээд ер нь бол намайг та нар минь сэтгэлээрч их дэмжиж байна. Ер нь одоо дэвтэр мэвтрийг маань бас худалдаж аваад л байх шиг байна. Данч дэвтэр маань ерөнхийдөө дуусч байгаа л да. Одоо нэг стол 3-4 хүн ширхэг байгаа. Тэгээд цаашдаа хевлүүлэх юм бол энэ дэвтэр маань болохоор нөгөө санаа нь засагч зарингийн онготоос ихтэй. Тэгээд би дэвтэрэн дээрээ одоо тэндээс санаа нь ихтэй шүү гэдгээ дуртахаа мартцсан айгу мангар. Тэгээ хэрэгт орсон. Тэгээ тэн дээрээсээ сургамж аваад ер нь дараагийнх дээрээ бол ямар ч байсан талархлаа бол бичнэ гэж бодож байгаа. Гэхдээ дараа нь хэрвээ би энэ дэвтрийг дахиж хэвлэхээр бол яг өөрөө нэг оролдож үзье гэж бодож байгаа. Хүнээс авсан санаа огт оруулахгүйгээр яг өөрийгөө таних тулд ямархуу загварчилгаа байж болох вэ гэдгийг Монгодоосоо асууж сургалж байгаа ч юм уу. Ингээд нэг тэгж жоохон өөрчлөлт шимжилж гаргая л гэж бодоод байгаа. Гэхдээ одоор яг гой санаа нь буусан юм алгал байна. За тэр ч яг тэгээд ямар ч байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та нартайгаа байхад би ер нь одоо газардахгүй нэ гэдэг шигтэй. Тийм учраас тэр одоо үл итгэх мэтгэх юм хойшоо тавиад угаасаа юу ч болж исэн гэсэн буралдаа итгэн гэдэгтэй л одоо зогсон доо. Тэгээд хүн л юм чинь хаа нэг унахлах. Тэгээд тэр болгондоо өөрийнхөө энэ үгийг одоо санаж авах гэж хичээн дээ. Тэгээд өчигдөр би нөгөө баахан гаригуудын давхцал айгуу сайн маа өдөр гээд ахаар нь буурлуудаа буулгаж баясгая гэсэн чинь буурлууд ууртай хിവэрээлээ. Ер нь баясахгүй, ерөөсөө ингээд цай маягаа жуухгүй. Тэгээд юу хийх гээд байгаа юм ч мэддэхгүй ингээд суугаад тэгээ ерөнхийдөө утга нь болохоор хийх үйл байхгүй гэсэн утгатай байх шиг байна. Тэгээд нэг удаагүй мортцсон. Түшээ мүшээгүй нөгөө ярилцах хүн байхгүй болохоор надтай чамтай одоо юугаач хийх хөвлөх гэж байгаа юм шиг байлээ. За тэр ч яг тэгээд өнөөдөр болохоор би надаа угсаа нөгөө ойрдоо юм одоо сэтгэл зүйн хувьд те өөрийн сурсан чадсан дийлсэн юм ховор байгаа учраас илүү бөөгийн талын тийм шид мэдтэй холбоотой сэдвэр ярих гэж бодлоо. За тэгэхээр нөгөө улаач нар чинь мэлми сонор үнэртэх тэгэл хүртгүй энэ төр гэдэг юмнууд эдэн штэ чадварууд. За тэдний талаар юу н ярих гэж бодож байна. За мэлминээс эхлэе. Мэлми нь болохоор бодлын мэлми гэж байгаа. Тэгээд нүдэрээ хардаг гэж байгаа. За манай намайг босгосон багш бол яг ингээд нүдэрээ хардаг, яг кино үзэж байгаа юм шиг хардаг гэдэг ярьж исэн. Яг нүдэрээ гэж хэлээгүй, ямар ч сан кино үзэж байгаа юм шиг хардаг гэж ярьж исэн. Тэгээд өөрөө ингээ хөсгүй үедээ хаачдаг. Түүнээс биш багаасаа бүр ингээд айгүй хардаг байсан энэ төр гэж ярьж байсан. Тэгээд ер нь одоо нөгөө дээр үед 10 20 жилийн өмнө боссон зарим нэг улаач нар чинь нөгөө мэдрэхүүн амар хурц байдэн штэ. Бүр ингээд нөгөө галзуур солиортлын юм харж мараад идэх хүмүүс бас байгаад идэг. Тэгээд сүүлийн үед болохоор илүүтэй л оюун тархи руугаа шилжчихсэн ч юм уу. Эсвэл яатсан юм эсвэл хардаг хүмүүс нь харж л байгаа хэл та. Тэгээд ихэнх хүмүүс бол бодлын мэлмитэй буюу ингээд нөгөө бодолтой хардаг гэдэг. Одоо жишээл миний таньдаг нэг ихч байна.
та яг ингээ яаж хардیں гэхээр тэр чинь ингээ нүдэрэ хардаг юм биш гэд ахыг бодоход тэр бодлын мэлми яадаг ахгүй бодлороо хардаг. Тэгээ би ер нь мэлмитэй хит хитэн үнтэй уулзаж байсан. Надад ч тэр бодлын мэлми бол байдаг. Гэхдээ бодлын мэлминий нэг юм нь болохоор тухайн хүнээсээ шалтгаалах гад байдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл тухайн хүний одоо оюун тархин яаж ажиллаж байгаас шалтгаалаад нэг ямыг өөр өнцгөөс харцдаг. Яг буруу хардаг гэхгүй гэхдээ холих магадлал бас байдаг баха. Одоо нэг ийм байлаа гэхэд нэг нь эндээс нь хараад 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 тэгээд өөрөөхөө тайлж хэлэх гээд байдаг ч юм уу. Яг нөгөө тухайн хүний төсөөл гэдэг чинь нэг юм байгаа штэ. Тэндээ яаж бууж байгаагаар нь харцдаг. Яг боддоор нь харж байгаа юу гэвэл харж чаддаг хүн байдаг гэж магадгүй. Миний хувьд бол бодлын мэлми байдаг. Бодолд ингээл төсөөллөөр зураглалууд, үзэгдлүүд энэ төр харагдах юмнууд байдаг. Гэхдээ яг миний харж байгаа юмыг одоо адилхан хажууд нэг бодлын мэлмэтэй хүн яг адилханаар харах уу гэвэл маш эргэлзээтэй бараг үгүй ахаа л гэж бодож байна. Гэхдээ миний бодлын мэлми бол ерөнхийдөө жоохон холдох маягтай. Тэгэд ер нь бол буурлуудаас их шалтгаалдаг. Буурлууд одоо яг үзэгдэл дүрслэл үзүүлэг гэвэл ингээл тод томруунаар орж ирнэ. Үзүүлэхгүй үедээ бол ингээ холдоод идэг. Ингээл нэг юмнаас одоо ингээд кадр ингээд солигдоод байгаа юм шиг ингээл зураглалууд нь ингээд солигдоод байгаа юм шиг ингээл хувраал ингээл өөрчлөгдөөл ерөөс тэр дундаас яг ингээд бариад авчих юм байхгүй амар утгагүй ч юм шиг ингээд урсаад байдаг байхгүй. Тэгэхээр би бол бодлын мэлмэдэд нэг их ихтгэлтэй байдгүй тэгэл харагдж л байдیں۔ Тэрийг бол ардан заавал дэнслэх шаардлагатай гэж боддог. Тэрэнд бол нэг бүр ингээд 100% итгэлээ өгөөд дагаж магаадах юм бол байдгүй. За сонрын хувьд болохоор мэдээж би бол чихээрээ ер нь юм сонсч үзээгүй яг энэ махан чихээрээ те бодолтой бол зөндөө юм сонсдог. Ер нь бол бодлоор бол ингээл 9 шидийн бодол хүмүүсийн ярианууд ингэж шууд дайрж орж ирдэг гэх юм уу. Тэгээс та хамаагүй сонсдог гэж бараг хэлж болно доо. Тэгээд нэг удаа бүр буултын үеэр ингээд олон хүний дунд бууж муухаар хаяатаа ингээл яриамаараа ойлтолч юм уу. Эсвэл ингээд нэг урдаа төшөөгүй үед ингээд буурлуудын буулт ингээд сонио холтоол өөр хүн юм яриад байгаа юм шиг нэг тийм сонирн байгаад байдаг байхгүй. Тэнгүүт одоо нөгөө подкаст хийж байхдаа бол тэр чи яг нэг онгот нь ингээл дарж орж ирээл тэгэл тэр онгод өөрөөхөөрөө хөтлөөд ингээ ярьж байгаа байхгүй. Миний бодол модалч бүр ингээд алсад зайд байх маягтай. Тэнгүүд нөгөө төшөөгөө те ярих тийм онцын шаардлагагүй бол ингээ холдоод идэг. Тэгсэн чинь нэг удаа нөгөө олон хүмүүстэй бууж байхад бүр гинт ингээд яг нөгөө миний таньдаг нэг онгод хажууд суужсан байхгүй. Тэгсэн чинь тэр онгодын яриа яг миний хоолоогоор ороод ирдгийг. Яг нэг юм жоохон зандрангуу ингээл шүлэглээл яг бүр ярианы хэв маяг нь яг заяа. Тэгэл ингээ ороод ирэх би гайхаад яаж яана гэдгсэн чинь тэрийг ингээ чимээг болгосноо буурал ингээ инээгээд тэг чи ингээ яагаад юу хайлч ингээд яриад байдаг ойлгож гинөө гэд нэг тэгш шиг болсон. Тэгэхээр би бүр ингээд хажуу авийнхаа юмыг хүртэл хойлоод ингээ ороод ирэхин шууд ингээ гаргаа ирчдэг байгаа байхгүй юу. Ер нь одоо нөгөө энгийн үедээ хуйг хувцгүй яриад байдаг гэдэг чи ер нь тийм л учиртай юм ярихаар ингээд тэрийг ингээ хяналтгүй эндээ ингээд тунгаад энийг ярихгүй гэх юм байхгүй шууд ингээд амаараа гаргаа ярьцдаг. Ер нь тэр нь одоо тэгээд зөв юм уу буруу юм уу алдаа юм уу оноо юм уу гэдгийг би бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг тийм юм байд юм бэлээ надад. За тэгээд сонрын хувьд бодлын сонор гэх юм болов. Бодлын сонрын хувьд бол би тэгэл ер нь уулзсан хүмүүсийн буурлуудтай байнгын яриастай. Ер нь ярэ гэж хүсээгүй байхад хүртэл ингээд шууд бодлоор ингээл урсаад ороод ирдэг байхгүй. Тэгээд хүмүүсийн буурлууд чи их өөр өдөө шүү дээ. Ингээ өөр ингэсэн ярих юм маягтай, ааш зантай. Тэгэл зарим нь их шүлэглэн, зарим нь жоохон ширүүн дөрөөнч гэдэг юм ингээ янз янз байдгийн. За үнэрийн хувьд бол тун ховордоо би чи өөрөө энэ нөгөө махан хамар маань өөрөө амар асуудалтай олон жил битүүрж байгаа. Би чи ер нь хамраараа баг юм үнэрлэлтгүй амьсгалахтаа ч ер нь ховорхон тэгээд нэг ам хамраараа хольж амьсгалдаг хүн байгаад байгаа. Тэгэхээр
ер нь үнэр бол яг бас ингээд махан хамраар гэхээс илүү бодлоор л үнэртдэг. Тэгтээ бүр хаа нэг заяа үе ингээд зурагт мурагт үзэж шууж чад гинт ингээ арх үнэртэх. Эсвэл гинт ингээл нэг ээжийн үнэртэх. Гэтэ надад бол тэр үнэр орж ирэх нь бүр маш тун ховор байдаг. Тэгтээ үнэр бол амар хүчтэй. Ер нь бол тэр үнэр ингээл ороод ирэх юм бол тэр үнэрээс задлал мэдээлэл уншихад бол тод томрон бүрэн бүтэн тийм эргэлзээгүйгээр орж ирдэг гэх юм уу. Одоо ингээл шууд ингээл гинт ингээл арцгаанга үнэртэй л эхлэнгүүт тэрэнд бол ямар ч эргэлзээ байхгүй. Яг л энэ бол арцгаангийн үнэр байна мөн гэд ингээд эргэлзээд тах юм юу ч байхгүй, юм тоддоор орж ирдэг зүйл байдаг. Тэгээ миний хувьд за тэгээ хүртгүй юм бас мэдрэмжүүд байна. Би дээр ингээ халуун оргих, хүт оргих, бад арих гэх мэт мэдрэмж бол бас хөөхөн хурц талдаа шүү. Тэгээд ер нь бол ингээл хүлээ уулзахт нь бол би заавал нэг удахгүй ямар нэгэн үйлэнд явдаг. Гарын алга бас захнаад байдаг. Гарын алгыг гэхдээ би сайн ойлгохгүй байгаа. Бас нөгөө хүнээс юм аавн эсвэл гараараа юм хийн л гэж тайлаад байгаа. Тэгээ гарын алган дээр л эргэлзээд хүлээ авал захтанхал юм бол би угаасаа явдаг. Хаашаа ч юм явдаг. Тэр нь бол бүр тодорхой болсон. За тэгээ зүүднийхээ тухай ярьсан штэ. Зүүд бол би бас ер нь дажгүй сайн зүүдэлтгээ. Ер нь зүүдэнд бол маш их итгэдэг. Тэр бол надаас шалтгаалгүй би унтж байгаа юм чинь миний юутай холдохгүй. Яг юм гоё мэдээлэл ирдэг, зөн ирдэг. Тэгээд манай буурлууд тэрнээс гадна намайг унтчихад хаяад амар хэм ярьж зааж өгöd гэдэг. Ингээ шүнжэнгөө юм яриад хончдөг үе байдаг. Тэгээ би ингээ унтал за гэл тэгээд идэг. Тэгтээ өглөө осоод ер нь ганц нэг хэл үг санахгүй бол санахгүй. Гэхдээ тэрийг ямар ч хэрэггүй бол тэгж ярьдгүй байх магадгүй. Ингээд миний тархины айл нэг хэсэгт ингээ хадгалагдаж үлдээд дараа нь хэрэгтэй үедээ тэндээсээ задлж мэдээлэл авдаг болов гэж би хувьдаа таамагладаг. Тэгээ жишээлбэл тэр нөгөө эхний подкаст энэ төр хийж байхад оюуны сан мангал нэг буурал ярьжсэн ш. Тэгээ тэрийг би сайн ойлгоогүй байхгүй. Өөрөө дараа нь сонсоод сайн ойлгодгоо. Тэгээд нэг жоохон дутуу ярьсан юм шүү. Би одоо алдаатай буруу суулгаад ярьсан болов гэл нэг жоохон эргэлзээд байсан. Тэгсэн чинь шүнжэнгөө надад ингээл оюуны сан гэдэг чинь ингээл оюуны сан чинь ингээл ерөөс оюуны сангийн тухай амар хэм ярьсан данч би юу санахгүй байгаа. Тэгээд дараагийн подкастн дээр утга санаа нь их гоё тодорч урсаж гарч байхыг бодоход тэрнийхээ суурийг унтж яхад маань тавьсан ч байж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр таамаглалт үдээ. За дээрээс нь биштэй надад бас нүдэрээ хардаг юм байдаг гэж та нар бодож байна уу? Байдаг шүү. Байдаг заяа. Гэтэ энэ болохоор надаас хамааралгүй. Ер нь энэ юмнууд чинь буурлуудаас их шалтгаална. Буурлууд харуулахгүй сонсуулахгүй гэвэл тэгэл байхгүй. Таг би өөрөөр бол гөлөөс яг ийм энгийн хүн. За тэгээд яг шаардлагатай, хэрэгтэй үзэж хар сонс гэж байгаа юмнуудаа ингээ нийчт юм шиг. Тэгэхээр ингээд хичээгүй өөртөө орж ирдэг гэх юм уу. Одоо тэр мэлми биштэй бүр яг нүдэрээ хардаг мэлми байна заяа. Тэр нь болохоор ингээд би огт харъя гэж бодоогүй. Тэр чинь маш ховор үед ингээд тодорч гарч ирдэг. Бүр маш ховор үед заяа. Одоо нэг би босоод жил 6 сар болж байгаа гэхэд надад өсрөөл нэг 7-8 удаа л тохиолдчихсан бах яг энэ нүдэрээ харах үйл явц. Тийм учраас би нөгөө тэгж нүдэрээ харж мардгаа ерөнхийдөө мартчихдаг байхгүй. Тэгээд угаасаа бараг хардггүй л гэж өөрийгөө бодоод явддаг. Тэнгүүд гинт ингээл мантаал царай авчна. Тэгэл дундаас нь ингээд царай мараа тодрон заяа. Бүр яг кино үзэж байгаа юм шиг ингээд урд ингээд тодордог байхгүй. Тэгээд ихвчлэн тийм тохиолдлууд яадаг вэ гэхээр өөрөө нөгөө хүн мэлмитэй ч юм уу те нэг тийм зүнтэй хүмүүстэй уулзахаар илүүтэй хөглөгддөг. Тэгээд надаа юу харагддаг вэ гэхээр зүгээр хүнээрээ байж хад бодвол тэр хүний буурлууд нь харагдаад идэм шүү. Ингээд яг өөрийнх нь царайн дээр өөр хүний царай тодроод нөгөө өөрийнх нь царай бүр ингээ харагдахгүй ингээл шууд өөр хүний царайтай болоод айгуу тод энтер харагдана. Тэгээ ер нь яг мэлмитэй хүмүүсийн хайхыг тэгж харж байсан би. Тэгээд буултын үеэр бас тохиолдно. Буултын үеэр бол
дандаа тэгэж мэлмээ энтрэн ажилуулад байхгүй. Заримдаа үе гинт заяо. Ингээд би өөрөөрөө ингээ харах гад ингээ хичээгээд ингээ хараад ингээ төвлөрөөд ингээ хараад нь штэ. Тэгэхээр ингээл нэг муухан юм ингээд нэг юм татаж тавиад байдаг байхгүй юм зүүмлээд байгаа юм шиг ингээд татаж тавиад. Гэтэ ерөөсөө ингээд харах гэж байгаа юм нь тодордгүй гэсэн үг. Тэгэнгүүт буурлууд яг ингээд бууж өрчөөд өөрөө харъя гэх юм бол цочтол гинт ингээд шууд дотроо гараад ирдэг байхгүй юу. Тэгэнгүүт янз юм харж исэн. Би яг хүмүүс төр ингээд царайнуудыг харна. За зарим хүмүүс төр болохоор их орчин үеийнлэг хүмүүс харагдана, ойрын хүмүүс гэх юм уу. Би бүр нэг хамаатныхаа хүн дээр нас орсон өвөөгийнхөө царайг харж исэн. Тэр нь болохоор бүр амар эвгүй тэр тэгтээ яг ингээл гинт ингээл ахын маань царайн дээр нөгөө өвөөгийн маань царай одоо нас орсон хүн шүү дээ. Яг ингээл хав хар хүстэй ингээл тодроол гараад ирсэн чинь би нөгөө таньдаг хүний харах чинь амар эвгүй юм бэлээ шууд ингээ амар цочоод тэр үед нөгөө бүр буурлыгаа дайраад гэд бүр ингэсэн байхгүй. Тэгээ айгүй эвгүй яг л бүр ингээл яг л урт сууж байгаа юм шиг харагддээ юм аа. Тэгээд эсвэл ингээл нэг орчин үеийн янз бүрийн өөр танихгүй эрэгтэй эмэгтэй хүмүүсийн царай харагдана. За эсвэл бүр дээр үеийн хүмүүсийн царай харагдана. Тэгээ энийг болохоор би нэг яг нүдэрээ харж байгаа болохоор худлаа гэж эргэлзээд ах юм байхгүй. Яг л урд ингээл кино үзэж байгаа юм шиг л харагддаг гэдэг. Тэгэхээр хүн нүдэндээ бол үнэхээр итгэдэг штэ. Нүдэрээ харсан юм чи итгэн штэ. Тийм учраас би энэ дэр ерөөсөө эргэлздэггүй. Тэгээд зарим хүн дээр болохоор бүр ийм эртний царай буюу бүр ийм нүрээ ийм цагаан будгаар бутцсан тийм царай заяа. Тэр бол бүр ийм нөгөө нэг 100000 BC энтер кино эдэн штэ. Яг тэр шиг. Би тэгээд тэр киног үзэж байгаагүй. Яг тийм царай харсныхаа дараа нэг хэдэн хоногийн дараа тэр кино ийм арслан зааны зурагтай нэг кино сонирхол татаад харна үтсэн чинь харин бөө ийм нүрээ цагаанаар бутсан хүмүүс гардгийн. Тэгээд яг ийм будгаар будаад ингээд нүд мүдээ ингээ марлуулсан тийм омгийн хүмүүс шиг тийм царай харж илаа. Эсвэл зарим дээр нь одоо энэ за цаг хугацаагаар нь тодлох юм бол өстой л нэг бодончор муухаг нөгөө дуваа сохор мохорын үе болов гэмээр нэг тийм царай харагдана. За тэгэл 13 дугаар зууны үеих болов гэмээр ийм үс мүсээ ингээ сүлжчихсэн те хаад ноёдын бас царай харж байлаа. Тэгэхээр одоо бодвол энэ нэг удам мөхсаны хон бүр дээр үеийн царайнуудыг хараад ах шиг байна. За зарим үед юу хардаг вэ гэхээр яг онгодуудын царайг бас. Гэхдээ онгодуудын царайг бол маш цөөхөн удаа харж исэн. Тэгээд ер нь мэрлэг там мамын нөхдүүчин бол ер нь хүн шиг биш. Ингээл одоо энэ дээрээ ингээл тугар ястаач гэдэг юм уу. Тэгэл юм жижиг ивэр мэртэй ч юм уу. Нэг тийм бас эвгүй нөхдөд идэм байлээ. Бас дээрэс нь ивэр мэвэргүүч гэсэндээ нэг тийм амар царайнууд бас байдаг юм нийл үдсэдэн ч юм уу. Эсвэл ингээл айгу хурцааштай. Тэгэл эсвэл нэг ингээл нүүр нь хав харч юм уу. Эсвэл нүүр нь хөх ч юм уу. Иймэрхүү царайнууд бас харж байсан. Тэд нарыг болохоор би яг онгодууд нах гэж бодоод байгаа хгүй. Тэд нар болохоор нөгөө манай буурлуучистаа нэг үзэл үзье тэгээд идэг гэдсэн шүү дээ. Тэд нар ч гэсэн ер нь манай буурлаас ингээ айд сүрдэд байгаа юм байхгүй. Үзэл үзье те яавал чиг яа гэсэн юм нөгөө харын гэдэг буурлууч нөгөө ширүүн тогшин байгаад идэг. Угаасаа л тийм байгаа байдал нь тийм байд юм байлээ. Гэхдээ онгодуудын царайг бол тун цөөхөн харж байсан. Эсвэл бүр ингээ нэг юм сонио харь гаргийн амтын шиг бас юмнууд байдгийн харагдтiin бүр яг харь гаргийн нэг кинон дээр гардаг шиг заяа. Тийм царай марай харж исэн. Тэгээд эсвэл нь штэ ийм хар муу болохгүй юм бас харж исэн. Тэр нь болохоор одоо заримдаа бол ийм яг ийм бүбүүчний царай нэг бүбүүч ах нар байдэн штэ нэг ийм архиусаар агаад ийм нөгөө юм уу арьсанд бүр ингээ хатаад орч ийцэн те. Тэгэл бүр ингээ харангууд шууд энэ ах бол ингээд нэг бараг арх уужгаад гадаа хөлдөөд өгцөн болов гэмээр юм. Тэгэл хим юм нь угаасаа юм донтолтын шинжтэй архины хим ингээд шууд мэдрэгдэх те. Тийм царай мараад бас зөндөө харж исэн. Бас нэг төрлийн хар юм нь болохоор ийм
нэг ийм зэвүүн заяа ийм нүдний ийм заяа. Тэгээд уруул нь нэг ийм заяа ингэсэн. Тэгээд энэ уруул нь ийм сэтэрхий юм шиг байна. Уруул дээд уруул нь одоо байхгүй мó байгаа мó сайн мэддэггүй нэг ийм хідний. Тэгээд харц нь ийм ерөөсөө өөдөөс ингээ хартдаг нэг ийм харцтай заяа. Тэгээд нөгөө юу хим нь болохоор ийм хизээч үгэнд орохоргүй химтэй. Бүр ийм үхэр шиг зүрүүд гэж байдаг штэ. Наа чинь юм болохгүй миний хүү гэж хэлээд ерөөсөө хэл авахааргүй дандаа юм хорлон сүйдэх үйл ажиллагаа хийж явдаг те. Хилэнгүүд ингээд өөрлөгөө огт шингээдгүү тэгэл эргэж хараад шууд хорлох үйл ажиллагаа хийж явдаг нэг тэгж санагдсан байхгүй юу? Аюу зэвүүн. Тэгээ ингээ буурал тэрнээс бол зөндөө юм асуугаал нэг аашилж үзээл, нэг аргадаж үзээл, нэг ингээл инээж үзээл ингээл юм ярихаар юу ч дуурахгүй, юу ч хэлэхгүй бүр ингээд ингээ амаа тасч юм ийц юм шиг те бүр ингээд юу ч болж исэн би өөрийнхөө хорлон сүйдэх ажиллагаа хийнэ гэж байгаа юм шиг бүр ийм юм байсан заяа. Тэгээд тэрийг би болохоор зүгээр өөрийнхөө бодлоор төсөөлөхтэй болохоор div mivin одоо тийм байд юм болов гэж бодсон. Тэгээ тэрийг манай буурлууд нэг үүл мүл хийгээд хураагаад авах шиг л болсон. Тэгээд надтай нэг хоног хамт байсан байхгүй. Тэгээ амар хэцүү дарамттай ингээд нөлөөлөлтэй тэгээд ер нь амар хэцүү тэрнтэй хамт байгаа л өстой хүсэх юм биш. Тэгээд тэрийг яасныг би сайн мэдэхгүй байна. Нэг тийм болж исэн. За ерөнхийдөө л нэг иймэрхүү л юм харж исэн юм байна. Тэгээд нэг бол тэр хүний бүр дээшээгээ удам мөхсөө бүгдийг ингээ хараад тахш байна. Зарим хүмүүс тэр бүр ингээд Европ царинууд гарч ирдэг. Ингээд цочлоо авч юм чихгүй. Энд чинь Монгол хүмүүнөө биш үү те. Бараг юм Франц царинууд гарч ирэн заяа. Ингээ бурчгаар өсмөстэй. Яг юм дундад зуны нэг юм хиймэл өснүүд эдэж тийм юм өсмөстэй хүмүүс гараад ирдэг. Эсвэл тэгэл бүр омгийн эсвэл энэ гоё ингээл хаад ноёдод те ингээл тэд нар чи яасан ч гоё царайны зөв төрхтэй юм айгуу ийм өргөн шанаа манатай байдаг юм байлээ. Тэгэл нэг байж байгаа юм цэгц мэгцтэй. За тэгэл тэр омгийн хүмүүс бол жоохон зэрлэг талдаа шүү ер нь. Нэг юм яг ямар гэх юм бэ одоо соёл иргэншилгүй балар эртнийх гэхдээ тийм тэнэг гэж бол би арай хэлж болохгүй. Гэхдээ нэг юм илүүтэй л амьд үлдгэцэн совиндоо хөтлөгцөн гэх юм уу тийм юм энэ төр мэдрэгддэм байлээ. Тэгээ зүгээр яг гадуур явж байхад бол би миний мэлми бол нэг тэгж амар хөглөгдөд байдгүй. Тэр бол яг буурлуудаас шалтгаалдаг. Буурлууд ингээл харуулъя гэвэл харуулна, харуулахгүй гэвэл би тэрийг одоо бодол модалтай ингээл төсөөллөөр хөөгөөд ингээд дөрр гэл ингээл урсаал. Тэгээ тэрийг би анх ингээл хөөгөөл гэдгээс харчих гал хөөгөөд гэдгээс. Тэгээ сүүл рүүгээ энэ харуулахгүй гэхээр ингэдэм байна. Тэгээ харуулахгүй гэж яхад нь хөөгөөдөл би тэр чинь ингээд шал худлаа юм өөрийнхөө төсөөллөөр цохиож авах гээд байгаа байхгүй. Цохиод авчгаар тэр нь ингээ хий хоосон химгүй санагддаг. Ингээд яг юм худлаа гэдэг нь мэддэгдээд юм хоосон химгүй санагддаг байхгүй. Тэгээ яг юм буурлуудын харуулж байгаа юм бол цаана утга учиртай байж болохоор миний өөрөө цохиод харчаад байгаа юм болохоор жоохон юм ер нь химгүүл гэж хэлэндээ одоо өөрөөр үг орж ирэхгүй энэ тэгж хэлмээр байна. За иймэрхүү юм харуулдаг. Тэгээд ерөнхийдөө манай буурлуудын одоо буурлуудын тухай бас жоохон ярмаар байна. Тэгэхээр надад бол бас олон буурлууд бууж исэн. Сүүлийн үед л толгой онгод голчлон буугаад байгаа болохоос биш. Өмнө нь бол би ч бол өөр толгой онгодтой байсан байхгүй юу? Тэр буурал маань тэгээд үүлэн дууссан гэд хоёгон дээрээсээ юм аваад дэгдээгээд ингээд явуулсан гэх юм уу. Тэгээд ямар үйл хийгээд яаж туусныг би бол үндэ мэдчих чадаагүй. Тэгээд манай энэ толгой онгот ч юм болохоор ураг удмын одоо хүн ирээ золгоо штэ. Тэгэхээр ингээд ураг удмын тухай ер нь л юм ярихгүй дээ. Ураг удмын өөрсдийнхөө удам судрын нэ тэрэ гэж юм ерөөсөө ярихгүй. Дээрээс нь одоо нэг бүүнэр чинь тэгдэж штэ очиол үзүүлэхээр лус авдаг. Тэгэл усын ийм тийм барай оройн хилийн юм байна. Энд тэнд ч өвж гэл тэгдэж штэ. Тийм бас ерөөсөө ярьдгүү. Ер нь тийм ярьдгүү. Илүүтэй юм сэтгэл зүйч шиг
Тэгэл нөгөө хүнийхээ нэг голт нь буглаад байгаа ямиг олж хэлэх, болохгүй байгаа юм нэг энэ хэрэгтэй дээ гэж ботсон юм аа л олж хэлнэ. Тэгэл ярилцаал нөгөө нэг яг подкаст хийдэг шиг нөгөө хүнийхээ тархийг жоохон ажилуулах гал үздэг тийм л бурлаа. Түүнээс биш ингээл үзэж хараал чи тэгсэн байна ингэсэн байна гэж ер нь ярьдгүй. Би барыг тийм үлэнд амар муу байх эсвэл өөрөө сонирхдаггүй болохоор албаар одоо тэрэнд нэг юм ач холбогдол өгдөггүй болохоор бараг минийхаар гусаа хичдэг ч гэж магадгүй гэж таамагладаг. Яг уу он цагийн хувьд бол ийм ойрхны буурлууд бол илүүтэй л яг би рүү бууж ирдэг. Нэр би нөгөө комментууд уншаад ингээд оройн хүрд мөрд гэж бичсэн байсан дээр их анхаарал авч илээ. Тэгэд би нэрээ яад энэ оройн хүрд мөрдний талаар бодоогүй юм болтоо гэд тэр айгу зүйтэй коммент шиг санагдсан. Юу вэ гэхээр нэрэл ингээд оройн хүрдээр холбогдож байгаа бол тэр чинь толгой дээрээ байгаад тэгээ толгооноос доошоо удирдах юм байл л дээ. Тэгэнгүүт доошоогоо буудаг онгодууд яг байдаг байхгүй юу. Жишээлбэл ингээд оройн хүрдээр холбогдож байгаа гэдэг тэр одоо манай толгой онгод чинь болвол ингээд толгооноос удирдаад гараа хөдөлгөнө. Тэгэнгүүт зарим нэг буурлууд болохоор бууж ирэнгүүтээ ингээд би өөрөө гараа хөдлөхөө мдээгүй байхад ингээд гар шууд ингээд хүний юм шиг ингээд хүн миний гарыг өргөд байгаа юм шиг ингээ хөдөлдөг гэсэн. Нэг тийж буудаг буурлууд байдیں۔ Яг нөгөө өөрийнхөө холоомолгоор ярьдаг мардаг гэд. Тэр чинь яг нөгөө он цагийн хувьд ялгаатай байгаа байхгүй юу. Тиймэрхүү буурлууд бол яг энэ буугаад байгаа онгодоос маань илүүтэй наашаага он цаг нь ойрхон болохоор миний биеийг тэгж юм өөрийн юм шиг ингэж хөдөлгөөл те өөрийн холоороо гаргаж яриад тэд нар чинь ярьж марихаараа хүртэл юу идэв. Им үг хэллэг нь өөр. Ер нь яг өөрийнхөө үг хэллэгээр ярина. Тэгэл ингээд шүлэглэж дуржигнуулна. Тэгээ айгүй юм ёс жаягтай. Тэг ингээл зарим буурлууч нь бууж ирээл ингээл манай гэр мэрийг ямар амар заваан замбраагүй гахаа шиг юм бэ гээл те. Замбраагүй юм болгоныг ингээл бүр ингээл акцент өгч хараал байдаг. Одоо гар мар халтраах юм бол бүр ингээл нүүрэнд бүр ингэж харуулах те ингээл одоо алчуур нь жоохон бохирдсон байх юм бол ингээл ингэж байдаг буурлууд байдаг байхгүй юу. Манай толгойн уч болохоор тийм вирус тоодгүй ер нь жоохон хинэггүй талтай. Тэнгүүд тийм буурлууд ч юм болохоор ингээд бууж ирээл угаасаа мэдгэт нь ямар муухай замбраагүй заваа юм бэ гэл те нэг юм ингээл ингээд идэх байхгүй юу. Тэгэнгүүт нэрийг болохоор би арай л он цаг нь наашаа гэж ойлгоод яад гэвэл тэд нэрийг буугаад ирэхээр надаа нэг он цаг нь бас ингээд мэдрэгддэг байхгүй юу. За энэ бүр нааша буурлаанда нэг те манжийн үеих ч юм уу гэл ингээл ягаад ч юм мэдрэгдэнэ. Тэгэнгүүт угаасаа ярьж байгаа юм ингээл засаг таан түшээ таан маа ингээл аймагуудыг хэлж мэлээл хэлж үзээл болж үзээл тэгэл ярианых нь хев маяг нь яг нэг дээр үеийн кинонууд дээр гардаг шиг нэг тийм хев маяг байдаг да. Тийм хев маягаар ярьж мараал одоо сүүгийн чинь юу гэж дуудаад байлаа. Миний дууддгаас шал өөрөөр дуудаж муудаал ч юм уу. Нэг тиймэрхүү буудаг буурлууд байна. Тэгэл үе үегээр ялгаатай. Тэнгүүд бүр ингээ холтчохоор магадгүй би тэр буурал одоо хэдий цаг үеийн ямар ин гэдгийг ингээд ерөөсөө ялгаж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр манай энэ гол толгоонгод бол ер нь жоохон эртэх байх ер нь өндөр магадaltaй. Би тэгж бодож байна. Яа тэгвэл ойрхны буурлууд нь буугаад ирэхээр за энэ нэг тэдний үеийн буурал энэ да гэж ерөнхийдөө угаасаа л мэддэгтгэл гэсэн. Тэнгүүт одоо ингээ 13 дугаар зууныхантай ингээ цуг бууж ийл та. Буужингууд манай энэ толгой онгод ч өөрхий дунд нь суухаараа нэг юм шовтер хөвчг яадаг байхгүй юм танихгүй газараа байгаад байгаа юм шиг. Тэг хин ч өөрийн танихгүй тэг нэг юм хүний юмн дээр ингээ ирээд суудсан юм шиг ингээ айгу юм баригдмал дарагдмал ингээ нэг өөрийнхоороо байж чадахгүй ч юм уу нэг иймэрхүү. Тэрийг би одоо бас яаж мэдээд байна вэ гэхээр ингээ хүн амтангуу ганцаараа ингээд буулгаж үзэхгүй хээр гадаа тэгсэн чинь би тэгэхэд ингээ буурлуудаа жоохон өрөвцөө ингээл дуулаал
ингээл нөгөө үсэрч тэвхэрч бөөлөөл ингээл яг өстой ийш тийшээ ингээл холхол манай буурлууч нэг тийм хүн шиг явах гаддаг байхгүй. Ингээл яг ингээд өөр ихц мэцээ дийлдэхгүй ингээл ийш тийшээ алхаал ингээл таахалцж магалцж явах гаддаг. Тэгээ нөгөө олон хүний дунд чинь тэгэл балаараал ганцаараа ингээл яваад байж болохгүй штэ, бас хамаагүй явж байгаа загнуулах энэ төр тохиолдол байдаг. Тэнгүүт ингээл ганцаар ингээд буулгасан чинь бүр яг ингээл тааваараа бууж байгаа байхгүй штэ, ингээл ийш тийшээ яваал үсрээл хараагаал амар гоё ингээл өөрийнхоороо ярьж мараал тэнгүүтээ тэгэж ингээ 2 удаа хөнгөө байхад буулгаж хахад ингээл ёо гэд ингээ нэг дуулах гад тэгэхэр нь би одоо ингээ нэг дуулах гад ахаар нь би тэрийг сайн мэдэхгүй байгаа үг мөгийг мэдэхгүй байгаа юм болов гэл зүр сул тавьчаал ингээл өө гэл ингэжсэн. Тэгсэн чинь гинт ингээл нуглаа игээд эхэлчихсэн шүү. Тэгсэн чинь би чинь болохоор такс солгоохгүй юу. Ер нь бол караокед ороод би микрофон авах юм бол ингээд хүмүүс шууд чимээгүй болдог тийм амар өнгөө олдгоо солонгорсон солгоо холоотой сонсголгүй юм баггүй. Тэгээ би амьдралдаа тэр нуглаа гэдэг юм чинь хаана яаж хийгээд яаж ажиллаж тэгж гардгийг мэдхгүй заяа. Намайг таньдаг бүх хүмүүс гэрлээ солгоо гэдгийг мэднэ. Тэгсэн чинь нуглаа хийгээл хэлэхэр гайхаал. Тэгсэн чинь шууд уртын дууд болвол яах вэ? Тэгээ уртын дуу чи хоолон дээрээс биш яг энэ гидснээсээ төрөө гэсэн энэ амьсгалаг гаргат юм лээ. Тэгээд ингээ бүр дээшээгээс та ингээл бүр бэлэг тахаа авч байгаа хгүй. Тэгэл бүр өнгө мөнгөн дээшээ хаашаа чүрээд яг нэг миний хоолойны энэ махан хоолойны нэг асуудал байна л да. Тэрний юу вэ гэхээр юм чадахгүй ингээ дээшээгээ явахаар ингээ сөөгөө дээшээгээ нөгөө одоо янз бүрийн цэрмэр орж ирэх гэдэг. Тэгэхээр ингэ тагалцтай юм л. Тэгэнгүүт 2 удаа ингээ ганцаараа нь буулгахад хоёулан дээр ингээс дуртын дуудуулаад тэрнээс нь хойш надад тэр юм гэдэг энэ чадамж нь үлдсэн заяа. Тэгээ би одоо тэрийг ингээ өөрөөрөө баг зэрэг сайн чадна. Гэтэ яг буурлыг ингээл бэлэг танхаа авч хаяхгүй л те буурлал ингээл амар чанга тэр чинь ингээл бүрстэг ингээл цацаж дуулд юм байлээ. Би болохоор нөх хүнээр болохоор ингээ хүн амтнаас гэрмэртэй тэгж ойрлж ашигчаад хасаа санаа зовоод ингээ чанга дуурч чаддаг болохоор яг тэднэр шиг ингээ дуулж чадахгүй. Гэтэл тэр нуглааг ингээ цаанаасаа хийгээд сурцсан. Гихмит өөрсдөр нь байлгавал тэд нар чинь ингээд нэг өөрсдийнхөө юм хийгээд байгаа байхгүй гаргаж ирж үзүүлж харуулдаг байгаа юм чи. Одоо жишээл намайг нэг нөгөө хөдөлгөөний дутагдaltaй гэдэг нэг биелгээ хий гэдэг даалгавар өгсөн байхгүй. Тэгээ биелгээ хийсэн чинь юу яаж аа. Тэг би ингээ гэртээ өөрөөрөө л нэг биелгээ хийх гэж үзэн штэ нөгөө гоё мориорын аймай тавиал тэнгуут ингээд өөртөө налаад ороод ирж байгаа хгүй. Тэг одоо би бүжгэлж ааш тэд нар ингээ бүжгэлж ийн гэсэн үг. Тэгэнгүүт манай буурлууд дотор яг ингээл нэг туйлзаал яг мөрөөрөө ингэж биелдэг буурлууд байна. Тэ бүр ийм нөгөө юу мөний одоо баяд майдын бэлгээ одоо бидний мэддэг тэрийг хийдэг буурлууд байна заяа. Тэнгүүт яг манай нөгөө толгоон онгод чинь орж ирэхээрээ ерөөс энэ мөрний хөдөлгөөн байхгүй. Яг гараа ингийн хувьд ингээд энэ гэхдээ энэ мөрөн дээр нэг ач холбогдлохгүй тэгээ ингээд доороо үсрээд иддэг. Гэхдээ зүгээр нэг ингээд твцээд байна гэсэн үг биш юм хөдөлгөөнтэй ингээд үсрээ тойроод ингээл бүр ингээл тэрний огшил тал амар зөө ингээл зүгээр огшоол ингээл дайраад ороод барыг тэ эзлээд авчил гэж байгаа юм шиг л ийм огшилт байдаг байхгүй. Тэгэл яг тэр үед надад нэг хэм баригдахгүй байгаа ч гэсэндээ би ингээ өөрийнхоороо ойлгохтой болохоор тиймэрхүү бүжгийг ингээ гал тойрч хийдэг байсан юм шиг үлээ. Тэгээ тэр бол яг эрэгтэй хүний бүжиг аахгүй ингээл доороо дэвслээл үсрээл ингээл тойроод үсрээд идэг ийм бүжиг хийгээд байгаа. Тэгээ тэрийн болохоор надад нэг ийм шүн гэх юм уу. Тэгээд яг ийм дундаа ийм төдөг гал хасаачаа тэрийгэ тойроод бүжиглж баймаар ингээд санагдаад байгаа байхгүй. За гихмит. За тэнгүүт өөр болохоор нэг одоо 13 дугаар зуунийхантай ингээл үүлэн дээр сууж яхад надаа яг ийм 13 дугаар зууны үеийн онгод орж ирсэн байхгүй юу. Тэгэнгүүт шал өөр гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тэр онгод надаа өөрөө үзүүлсэн. За би одоо ингээд хинүүдийн дунд ингээд сууж ийна гэл ингээл бодлоор шууд харуулж байгаа байхгүй. Тэгэнгүүт би ингээл тэдчихсэн амар гоё юм болж идэв байлаа шүү дээ. Энд тэнтггүй бужигнаал онгодууч шүү дээ зүгээр бөө ажил хийж идэм байлээ нэрээ сонноос. Тэгээд тэгэнгүүт
надаа тэр үед юу гэж санагдсан бэ гэхээр бүр анх удаа шүү заяа. Анх удаа би ингээд найзуудынхаа дунд, андуудынхаа дунд, таньдаг хүмүүсийнхаа дунд суугаад тэг миний ард амар олон цэрэг байгаа. Тэгээд одоо тэр эргэн тойрны хүмүүс намайг бүгд танина, бүгд одоо тодорхой хэмжээнд хүндэлдэг. Би ч гэсэн бүгдийн танина, би ч гэсэн бүгдийг хүндэлдэг ийм гоё ийм яг гоё анд нөхдүүдийнхаа дунд сууж байгаа юм шиг санагдсан. Анх удаа. Өмнөх болохоор буултууд дээр одоо нөгөө манай нөгөө голчлон буудаг хідүүд бууж ирэхээр болохоор ийм танихгүй орчинд байгаад байгаа юм шиг юм шовдор хүүхчигтэй нэг юм хилүүл загнуулах гээд байгаа юм шиг. Тэгэл нэг ийм одоо нэг юм гадны хүн гаднаас орж ирээд нэг юм бүл тэ найз нөхдийн дунд ингээд нэг яахаа мэдгүй ингээд байгаа юм шиг ингэж санагдаад идэгсэн байхгүй. Тэгсэн чинь яг 13 дахь зууных нь онгот нь ороод ирэхээр бүр тийм шал өөр идэм лээ. Тэнгүүтээ манай энэ онготууд чинь болохоор илүүтэй нөгөө хийж байгаа үйл нь өөр, үүлээ дөөргөх арга барил нь өөр болохоор одоо ингээд нэг жоохон цогцдгүй юм уу даа л гэж би одоо сүүлийн үед бод. Өөр цаг үеийн онгодод орж ирээл ер нь мэдэгдэмдээ. Ер нь их ойрын байх тусмаа тэр онгод цаг хугацаа хэлсэн хэлээгүй надад ингээд дотор мэдрэгддэг. За энэ нэг тэр үеийнх байна да, энэ нэг тэр үеийнх байна да. Холдох тусмаа харин тэр цаг хугацаа нь ер нь мэддэхгүй юу хэн буугаад байгааг нь ойлгохдохгүй болоод байгаа юм шиг байна. Тэгэд манай буурал битээр нөгөө сая жоохон муудалцаантай байсан шүү дээ. Тэгээ би ойрын үед хууран дээр хууранд би жоохон муу ахгүй тэгсэн чинь хуураа нэг л жоохон татмаар санагдаад тэгээд нэг уржигдэрч үлээ ингээ хуураа татаж үтсэн чинь манай буурал бол надаа ингээ нэг дээлийнхаа ормойг л харуулжсэн заяа. Гэхдээ яг ямар өнгө загвартай юу ч ингээ харуулдгүй ер нь харуулдаггүй ингээ хаачдаг гэх юм уу эсвэл би харж чаддгүй бах. Тэгсэн чинь ингээ хуурчсэн чинь ингээл мориныхоо дэлийг ингээ харуулдаг байхгүй. Мориныхын дил нь болохоор ийм сур мураар ингээ чимэглээд магадгүй чулуунуудаар жижиг чулуунуудаар чимэглсэн байж магадгүй заяа. Тэгээд ингээ сүлжиж ингэж мориныхоо дэлийг ийм амар гангалдаг. Тэгээд сүүлийн бас харуулахаар сүүлээ бас ингээ сур мураар эсвэл ингээ жижиг одоо нэг иймхнийг аваад ингээ сүлжиждэг. Тэг ингээд сүүлийн ингээд бүтэн ингээд сур мураар ороочдөг. Бүтэн бишээ ингээд юм сүлжчихсэн юм шиг ингээд ороочдөг. Нэг тийм морио их тэгж гангалдаг үеих юм уу? Тэгээд магадгүй тоноглдог байж магадгүй. Надад яг харагдаагүй надад гэхдээ тоноглдог юм шиг санагдсан юм тухавч энэ төр зүүдэг байж магадгүй заяа. Тэгээд гараа харуулж байгаа байхгүй. Тэг гар нь тэгсэн чинь юу вэ тэр одоо яг баавгааны савар шиг зүгээр миний одоо энэ хоёр алгыг ингээд нийлүүлсэн юм шиг ийм том. Бүр би хизээш тийм том гар харж байгаагүй. Ийм том. Тэг одоо миний гар чи ийм нарийнхан маа шүү дээ. Тэр болохоор бараг ийм одоо ийм зузаан. Бүр ийм баавгай шиг гараа тэрүүгээр бол зүгээр баавгайтай нэрээ бараг хоёр алга дэлцэнэ. Нэр нэг саваал мэдхгүй тэр бол амар том гар байсан. Тийм том гар байж болохыг би ер нь төсөөлж чадхааргүй юм байлээ. Тэгээд өшөө цаашаа давраад ингээд нүүр царай дээл утсыг харчих гэхээр ингээл ингэчдэг байхгүй. Ингээл гүйлгээд ерөөсөө юу ч харагдуулдгүй. Ямар дээл утастай, ямар үстэй, үсний заслалтай энэ төр нь ерөөсөө харагддгүй. Тэгэд нэг тэгж харсан саяхан. Энд чинь бол бодлоор хараад байгаа шүү те. Бодлоор хараад байгаа. Гэтэ бол алгаа бол маш тод харуулсан те мангар том алга байсан. Тэгээд тийм манай буурал нөгөө нэг удам судрал ус авдгийн гих одоо нэг үйл хийдгүү гэжсэн шүү дээ. Тэгэнгүүт тэр нөгөө нэг юун дээр чинь ганцаараа бөөлөхөд яг нэг юм савдагтай буюу эзэнтэй газар бие авахтай нөгөө зүүн суммуутай болохоор очиод тэнд зогсоод энд буунаа гэж буучахгүй юу. Тэгсэн чинь яг буухаасаа өмнө ингээд бууралнаалж орж ирээд газраа шинжээд нэг юмтай яриад байгаа байхгүй. Тэр нь болохоор эзэн юм шиг байна. Тэнгүүд савдагчаа айгуу сонио шууд сархад нэг хэдд юм бэлээ. Шууд ингээ архиар өргөл гэж орж ирээд. Тэгэд манай буурлууд даанч тийм арх марх хэрэгэлдэггүй учраас би нөгөө арх авч яваагүй. Тэгээд нэг бов талхаараа л аргалсан. Тэнгүүд буурал болохоор оронд нь би ингээд энэ хажууд юм жалгахтайс байхгүй. Тэгээд тэр жалганд чинь нэг тийм үйлд өргөж өгье гэж зөвшөөрөл авч сайхан ярьж
тохиролцож бууд юм байлээ. Тэгээ буучаад тэгээд үүлээгээ төгсгөлт болохоор тэр жалга руу ингээд нэг юм амар гоё цэвэр тунгалаг гэрчмтэй юм ус ингээд үерэлүүлээд ингээд буулгаж ирээд ингээд хамаг юм хамаад ингээд гаргачихж байгаа юм шиг нэг тиймэрхүү үйл хийж өгөөд тэгээд ямар ч байсан би тэнд эзэнтэй газар буулаа гэд дараа нь ямар нэгэн нэхэл мэхэл барайнд бол ороогүй тэгсгээ зүгээр өнгөрчнийг ботгоод тэгээд савдагтайгаа сайхан тохиролцоод эвтэй наримталтай дууссан байх гэж бодож байгаа. Тэгтээ одоо нэг ус авдгийн үйл хийдгүү гэдэг нь болохоор нөгөө тэд нартай огт харьцдаггүй гэсэн үг биш зүгээр л үйл нарийн өөрчлөлттэй юм шиг байна. Яг уу манай буурлууд бол ихэвчлэн ямар үйл хийж байгаа надаа ярьдгүү хэлдгүү ч гэсэндээ зарим нэг юм байгалийн том үзэгдлүүдийн тухай мэдээ зүүн энтер өгөх тохиолдлууд байдаг. Тэр нь жишээлбэл би нэг зүйдээ ярив заяа. Би нэг удаа ингээд нөхөр хүүхдүүдтэйгээ нэг газар яваад байна гэж зүүдлээд тэгээд тэр хавцаа жоохон аюултай байгаа байхгүй. Тэгээд аюултай болохоор нь би ингээд хүүхдүүдээ юм өндөрлөг газар гаргаж тавьчаад өөрөө нөгөө газараар яваад байгаа. Тэгсэн чинь ингээл инээдтэй тэрэн дээр ингээл би ингээл гүүж агаал ингээ гацчаад болтгоо. Гацаал ингээл миний бие хав харгалчин заяа. Тийм хар хэрнээсээ ингээд одоо юм дундуура ингээ хагархаа тийм хар юм болчихсон. Тэгээл ингээл дахиад тэндээсээ тавигдаал ингээл гүйжэл ингээ гацчихсан заяа. Тэнгүүд л ингээ хар юмар бүрхүүлж. Ингээд идэхгүй миний зүүдэнд. Тэгсэн чи хажуу талаас ингээд нөгөө хүн чин зүүдэндээ ингээд нэг юм ойлгодгоо жоохон маанаг өгдөн штэ дүүнг юм шиг дөнггүй юм шиг те. Ерөөсөө ойлгодгоо яагаад байгааг нь ойлгодгоо. Тэгсэн чи хажуу талаас мандаа нэг удхан буурал заяа. Агуур аргаа орсон юм шиг ингээд шатаад байна штэ чи шатаад байна гэл хэлээд тахгүй юу. Тэгэл би ингээл шууд сэрэл шатаад байна гэдгийг л ямар ч үс ойлгож аваас ирсэн. Тэгэл яаж тэр хар юм чин шатаад байгаатай холбогдох уу? Одоо тэр хар юм гал юм бах та. Тэгээ гал чи яагаад хар марвалцдаг лээ гэл ерөөсөй ойлгодгүй. Тэгээ сэрчээл уцаа ухаад ээжсэн чинь яг одоо тэр шөнөн нэлөө тэрний өмнөх өдөр нь билүү. Ерөөсөө нэг л хоногийн зайтайсан баха та үсрээд заяа. Хаана гэлээ одоо тэр газрыг мартчихжээ галтуул дэлбэрсэн гэд мэдээ явж идэх байхгүй юу. Тэгсэн чинь шууд ингээл толгоороо ороод иртээ нөгөө нэг тэр хар юм чин галтуулны лав байсан юм билээ. Тэгээ нөгөө гүүжаа тэр лаванд нь ингээд гацчихад байсан юм билээ. Тэгээд нөгөө тэрийг ойлгохгүй болохоор хөөе чи шатаад байна гэд хэлээд байсан юм байлээ. Энэ бас маш сонирхолтой. Тэнд одоо галтуул дэлбэрж гин гэдсэн мэдээ ирсэн юм уу эсвэл одоо намайг тэнд аваадсан ч юм уу. Тэрийг бол тэгээд хүмүүс өөрөөсөө ойлгохороо итгэхээрээ л хүлээж авсан дээр ах би бол ямар нэгэн дүгнэлт тиймэргүй ямар ч гэсэн ийм зүүдлээд ийм болсон. Тэгээ бас нэг удаа нэг бүр одоо жилийн өмнө гэх юм уу. Нөгөө бууралтайгаа бас мөн биш гэд нэг эргэлзэж явж байхад буурал яг хоёуг хувцахгүй байхтай шүү. За над руу ингэж наалж орж ирээд за би тэгвэл чамд өөрийгөө батлаад ингэж юм бичүүлье гэд луу жилийн бошог гэж бичүүлсэн байхгүй юу. Тэгээд тэрийг би бичээд авцсан байдгийн. Одоо энэ миний энэ галзуу өний өдрийн тэмдэглэлээ бичдэг нэг юм дэвтэр байдیں۔ Одоо би энэ хойшоогоо ингэж маш их юм бичсэн байгаа. Энийг би тэгтээ хүн амьтанд уншуулах маш дурггүй яад гэвэл хөвчлэн айгу солиорцсон байх үедээ юм хүм бичсэн байдаг болохоор дими. За тэнгуүт штэ. Одоо энэ луу жилийн бошиг гэд бичсэн байгаа аахгүй юу? Тэгэд энэний за би одоо ингэж харуулнаа. Энэ саяны утас чинь заяа. Тэгээд за одоо энэ дараагийн хуудас нь гэхэд чинь энэ хидэж байна. 2024 оны 3 сарын 18 гэж байна. За энэний өмнөх нь болохоор 2024 оны 2 сарын 28 гэж юм заяа. Энэ дээр болохоор би яг он сар тавиагүй ингээл зүгээр луу жилийн бошиг 2024 гээл бичсэн байгаа. За тэгээ энэ дээр болохоор бичүүлсэн юм нь болохоор ингээд за миний тухай нэг юм байсан. Сарны охин ингэн тэгнэ гэд намайг сарны охин гэдэг одоо ингээд сарндаг гэсэн үг. Тэгээд би энийг бас намайг сарны охин гэд дуудаад тахаар нэрөөс ойлгодгүйсэн чи сүүлд ойлгосон. Нөгөө подкаст сонсч явж байгаад нөгөө хүн чинь өөрийнхөө итгэлээр өөрийнхөө сүнсийг bijүүлдэг гэдэг чинь нөгөө би чи өөртөө итгэлгүй учраас миний сүнс тийм биежилдэхгүй юм сарнаа
гэсэн утгатай юм байлээ. Тэгээд энэ дээр болохоор ингэсэн байгаа байхгүй юу? Дэлхийн амин сүнс тогширч туйлын туяа игэл бус үзэгдэнэ гэж хэлж байсан. Тэгээд би энийг бол ерөөсөө ойшоогүй болно ч гэж бодоагүй. Тэгээд энийг бичүүлснээс яг нэг 2 3 сарын дараа нөгөө ховд мовдод туйлын туяа үзэгдлээ гэдэг хэлсэн штэ. Тэгээ би гэдэг үнэн хэлсэн байна гэдэг. Тэнгүүтээ зун нь болохоор энийг жоохон буруу болгож авсан баха. Энэ болохоор ингээ үндэс модод иргэд сэргэхгүйгээр ихээр одоо хагдарна гэсэн утгатай байсан байхгүй юу? Тэгээд нөгөө хоёуг хувцсгүй учраас үг хэллийн хувьд жоохон нөгөө санаа манагийн жоохон ингээд буруу авсан юм шиг. Би болохоор ингэж хэлэхээр нь гол ус их ширэх юм байна. Одоо их гантай зам болох юм байна гэж ойлгосон. Тэгээ ерөөсө гантай зам мөн болоогүй штэ. Гэхдээ яг хөө зүгээр Facebook дээр нэг юм 100 яг тийм пост явуулсан байхгүй. Нэг ой бараг тэр чигтээ нөгөө шавжинд идэгдээд нэг ой тэр чигтээ ингээ өвчтсөн байгааг бол харсан. Гэхдээ энийг бол ингээл бүх хэлсэн үгийг ингээд хайж олоод энэ байна гэвэл бас амархан л хальтаа. Тэгэхээр энэ дээр би бол нэг акцент өгмөр байна. За тэнгүүтээ намар нь болохоор салхи эргэж ороон буюу юм шуурга дэгдэх тухай л байсан. Тэгээд угаасаа намар чинь Бээжинд их хар салхи болсон. Өөр хаана ханжлаа ер нь салхинууд болоод исэн бэлээ. Би бас бүр болсныхан дараа мараал мэдсэн. Тэгээ би бол нөгөө л итгэдэггүй зангаараа л нэг их ач холбогдол өгөөгөө. Тэгтээ тэр туйлын туяан дээр бол үнэхээр гайхсан шүү. За гих мэт заяо. Тэгээд нэг иймэрхүү өөртөө нэг иймэрхүү ямар үйлдэл мэддэхгүй ч гэсэн ямар ч гэсэн арай өөр ийм борлууд байна. Тий энэ дэр нэг юм ярэ гэж бодчихсон марч. Нөгөө саяхан би нэг хүнтэй уулзч үзлээ. Тэгсэн чинь тэдний буурлал нь тэр бол ингээ босоогүй хүн байгаа байхгүй. Гэхдээ тэдний буурлал нь бүр манай бууралтай амар адилхан. Манай бууралч ингээл тарих дөнгөрүүлээл яг ингээл миний ямарч одоо оролцоогүй гэх юм уу намайг шууд ингээд дарамтлж ингээд шууд хэлэх гэсэн юм а бүр гэд ингээд урсгаж оролж ирдэг байхгүй. Тэгсэн чинь тэдний бурал бас яг тийм юм бэл бүр ингээд гээл ямар ч юм сонсохгүй байхаа аргагүй шууд ингээд эзлэл ороод ирдэг. Тэгэл тэгж эзэлж орж ирэл юм хумаа яриад байгаа байхгүй. Тэгэнгүүт адилхан байсан ийм нэг юм зүггүй бишээ нэг юм хайнга хинэггүй те тэгтээ юм барьцгүй яавал яаж гад байгаа юм шиг нэг юм 9 шидэн зан гаргаад те тэр мөр амар төстэй заяа. Тэгсэн чинь тэр хүнтэй уулзал би бүр ингээл цаанаас баяр хүрээд бүр инээд алдмаар санагдаад бүр инээмээр бүр ингээ хөхөрч инээмээр санагдаад болтгоо. Тэг тэр нь болохоор би биш манай буурал баясаад байгаа юм шүү. Тэг би бүр ингээ жил 6 сар болохтой анх удаа хүнтэй уулзаад тийм их баяр жаргалтай байж үдчихэж байгаа хгүй. Тэг бодвол нэг өөрийнхөө үеийн нэг бууралтай л таарсан юм шиг аа хөргөө. Тэг тэдний буурал нь ингээд миний одоо тэр хүн ингээ миний гарнаас атгахад надад шууд ингээл миний гарын сарвууны яс ингээ рентген зураг шиг харагдаж байгаа хгүй. Тэг би тэндээс нь ингээд надад бол бүр гүнзгий юм бол мэдрүүлээгүй. Гэхдээ хальт барьж авахад тэр хүн бол ингээд бүр ийм юмыг энэ тэ рентгенээр харж байгаа юм шиг гүн рүү нь ийм эмчилж домнох шидтэй тийм буурлах шүү. Тэр тэгтээ бүр ийм нууцлагдмал ийм мэдрэмж нь амар нууцлагдмал ийм эртний илгээ да. Эртний тийм тэгээд маш юм нэг нууцлаг нэг тийм сонирхолтой нэг тийм сонин юм байсан. Тэгээд ямар ч байсан бол тэр нь бол юм ангаах ухааны л шид юм шиг ба. Тэгэл нэг тийм хальт мэдрүүлээл тэгэл ингээл манай бууралтай яриад тэгэл манай бууралуу чи яг нэг тийм бидэх байхгүй ингэж ингээд нэг юм сонио өнгөрөөд байгаа юм шиг ингээл хөвт сууж босоод байгаа юм шиг яг нэг тийм байр байдал нь адилхан. Тэгэл манай буурлахаар яг юу ярьж байгаа надад бол мэддэг. Гэхдээ ингээ баясаад байгаа хгүй бүр ингээ амар аз жаргалтай тэ нэг удаан уулзаагүй танил дотн хүнтэйгээ уулзж байгаа юм шиг. Анх удаа ч бүр хинтээж уулзсан би өмнө хийж тэгж байгаагүй. Тэгэд бүр ингээ баясаж байгаа нь үзээд нэрэл эднэр чи хөөх юм нэг хертнийх болохоор ингээд нөгөө жоохон наан үеийнхаа хэдтэй жоохон гадуурхтаад явдаг юм уу ч гэж бодох шиг тий. Тэгээ тэр тэдний буурлын наадтай ингээд маш удаан юм ярьсан. Тэгтээ ярихдаа болохоор бүр юм
яг тийм төрөмгөө байдаг хгүй шууд ингээд тархитлахоор даралж орж ирдэг. Тэгэл бүрэн ингээд эзэмчдэг. Тэгээ би тэнд бол ингээ үйлдэлгүй хараад тэрийг ингээ болиулах ер нь хэцүү бараг л боломжгүй байдаг байхгүй. Тэгээд яг л манай буурлууд тэгдэг. Гэтэ манай буурлуудаас илүү тод бүр бүх гэж дарддаг юм шиг санагцсан. Манай буурлууд яг дарахын хувьд дарна. Гэтэ үг хэлэн жоохон минийхаар гарах гад байдаг. А тэр буурлал дарж орж ирэнгүүт яг өөрөөхөө яриад байгаа байхгүй. Яг өөрөөхөө хев маягаар яриад байгаа. Манай буурлуудын бол илүүтэй миний хев маягаар одоо тэр нэг ярих хев маяг нь юм байдаг хгүй над руу ингээ бодлоор урсаж орж ирэхээр зарим үед бол ингээд яг өгчлэн өгүүлбэрчлэн ингээ шүлгээрээ дуржигнаж орж ирнэ. А зарим үед болохоор хим өгчөнд тэр химийг би ингээд өөрийнхөө үгээр задалж тайлж ингээд өгүүлбэр болгож уншина. Эсвэл химээч өгөхгүй өгүүлбэрээ чөхгүй хэрнээсээ яг миний энэ доторхыг ашиглаад өөрөөрөө удирдах орж ирэх гэдэг нэг юм гурван төрөл байгаа заяа. Тэр буурал болохоор дарж орж ирээд яг өөрөөхөө ярьчихаа. Манай буурлууд бол дарж орж ирэхдээ илүүтэй минийхийг ажилуулж өөрсдийнхөө ярьдаг. Одоо миний өгөгдлийг ашиглаж өөрсдийнхөө ярьдаг. Хаяа хим өгч задлуулж уншуулна. Янз янз байдаг. Тэгээд тэр буурал тэгж ингэж дарж орж ирэнгүүтээ надад нэг юмыг санагдуулсан байхгүй юу? Нэг тиймэрхүү буурлууд байдгийн. Одоо нэг надад бас үе орж ирээд байдаг байхгүй юу? Одоо хуйгүй үед гэнт ингэ тархин дотор ороод ирдэг гэсэн үг. Тэгээ тэрийг би яг гол онгод маань мөн үү биш үү гэдгийг ялахгүй байгаа. Нэг тийм төсөөллөөр бол миний энэ тархинд нэг жижигхэн хүн орчоод ингээ юмнуудын ингээ нааш таашаа янзлаад байгаа юм шиг заяо. Тэгээ тэр болохоор ингээ надаас дандаа асуулт асуудаг. За юм тулгамдсан одоо чухал асуултууд асуудаг. Тэрний юу вэ гэвэл жишээлбэл чи өөрийгөө оройн дээд гэж бодож гэнэ үү гэдэг юм айгүй тийм эвгүй асуулт асууна. Тэгээ тэрэнд нь би хэзээ худлаа хэлж чадахгүй. Тэгээд бодож гэнэ үү гэдэг тэгэд ингээд миний толгой дотор нэг юм ингээд дараадах шиг байдаг байхгүй. Дарах тоолонгоор би үнэ хэлдэг заяа. Тэнгүүд ингээд үгүй гэдэг нэг ингээд байгаа юм шиг л надад санагддаг заяа. Тэнгүүд ингээд үгүй гэж янгуудаа дундуур нэг тим гэд ороод ирэн заяа. Үгүй тим үгүй гэдэг. Хөөе энэ юу тим явж гин энэ ямар учиртай тим бэ гэдэг ингээд задлангууд тэр нь ингэж бодож байгаа учраас ийм үзэж харсан учраас тим байж магадгүй гэдэг ингээд дуусчихсан. Тэгэнгүүт ингээд тэгэнгүүтээ за яг гим хоргүй юм байна гэдэг үлдээчихгүй яа. Эсвэл чин энэ дээр буруу ойлголттой. Энд чин ийм тим учраас ингэж үндсийг буруу ойлгоод үндс нь ийм учраас ингэж байгаа учраас одоо энийг чи аваад ийшээ чи гэдэг ингээд юм ойлголтын солилцож байгаа юм шиг ийм одоо ойлголтын сольж байгаа надад мэдрэгдэхгүй. Гэхдээ тийм үйлдэл хийгээд байгаа юм шиг санагддаг. Яа энэ яг галзуу шиг сонсож байгаа ч. Тэгэнгүүт одоо тэр хилж өгж байгаа юмаа бүр ингээд надад бүр ингээд ойлгож ухамсарлуулад байгаа юм байхгүй. Зүгээр л утгыг ингээд дуржигнуулаад ийм учраас ийшээ чи хийлээ шүү гэл тэгэл ингээд алхуулчихна. Нэг ийм сонин юмнууд надад одоо хүртэл нэг 4-5 удаа үе гинтийг тохиолдсон. Ирж нэг шалгачаад нэг жоохон засвар үйлчилгээжээ тэнэгтэй байгаа юмнуудын жоохон засчаад за тэгээд бүр тэнэг юмнуудын хаяад нь хിവэр нь үлдээчих ч юм уу тэгээ яваад өгч байгаа юм шиг. Тэрнтэй амар ойролцоо хим бас тэрдний буурлаас бас ингээд нэг хайлт баригдаад байгаа хгүй. Тэгээд эднэр одоо яг ямар утга учиртай яатсан ч юмнууд гэж хэлхэн цаашаа өвгдөөдийн те. Сонио нууцлаг сонин шүү. Тэгээд одоо нэгэнтээ өөртөө өвгдөө итгэе гэж байгаас хойш ингээд өвгдийнхөө надад хийдэг, надад үзүүлж харуулдаг сонин юмнуудаас та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд та бүхэн ч гэсэн өөртөөхөө зүүн совин юу эдийн гоё юмнуудаа бас хуваалцаарай. Гэхдээ хамаагүй нууц юмаа энд олонний нүдэн дээр задлж бичгүү үгүй юу гэдгээ сайтар бодоорой. Тэгээ би олвол яг буурлуудаа нэг юм дээр маш сайн итгэдэг. Тэр нь бол намайг маш сайн хамгаалдаг гэж боддог. Би ингээл хэдийн нүүр царайгаа гаргаал ингээ YouTube хийж байгаа ч гэсэн одоо ингээл би хямраал ч юм уу те ингээл дотор мотор муухай оргоол гүйлгэж суулгаал ингээл амар дайруулад байсан тохиолдол ерөөсөө байхгүй.
тэр тал дээр би бол амар сайн хамгаалалттай байгаа гэж бодож байгаа. Тэрэнд бол маш сайн, маш их итгэдэг. Хамгийн хэцүү юм нь нөгөө хамгийн сул тал буюу ингэ сэтгэл санаан дээр л ингэ сэтгэлээр унж, итгэлээ алдаж энэ төр орж ирээд итгэлээ алдах юм бол тэгтээ би бол ер нь галзуурах юм билээ. Би бол тэрийг яг мэдсэн буурлуудаа л нэг итгэхгүй бол бүр ингээл өстой онгод баална гэж яддаг шүү дээ. Ингээд бараг галзууруулаад таих гээд байгаа байхгүй юу? Ер нь тиймэрхүү нөлөөл их мэдрэгдсэн. Ингээд улам л чи худлаа штэ бид нар чи худлаа штэ л гээл улам ингээд чичлээд байна лээ. Одоо сүүлийн үед дандаа л тэгж байгаа. Тэгтээ тэгэд яванда гайгүй болох юм байлгүй дээ. Ер нь бол нөгөө уг нь бол зөөлөн буурлууд юм байгаа мó чаваас. Тэгээд за өнөөдрийн бичлэгээр ингээ хольж хутгаад баахан л юм ярьчлаа. Гэхдээ сонирхолтой байсан гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.